За арифметик төрөөсийн А3 5-тай тэнцүү А24 нь 2-ны 1-тэй тэнцүү байдаг бол А45-ыг олгоно. За өмнөх жишээн дээр бол тайлбарлсан энд АН үүдэг, энд нь АН дээр нэмэх нь К байдаг. Нэг хэсэг гişүү яваад К гişүү яваад гэсэн үг тийм. За ийшээ болохоор К гişүү урагшлаад ийм 3 гişүүн байх юм бол голынх нь гишүүн гэдэг бол нөгөө хоёрынхоо арифметик дундчтай тэнцүү байдаг гэж. Өмнөх жишээнд тайлбарласан, тэрний өмнөхөөс тайлбарласан. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр захын хоёрынх нь нийлбэр гэдэг бол захын хоёрын нийлбэр нь голынхоо тоог 20 өрцөнтэй тэнцүү байна. За тэгээ бодлогоо авч үзэх юм бол юу болох вэ гэхээр за энд А24 байсан гээ. А24 дээр 21-ийг нэмчих юм бол А45 дугаар гишүүн гарч ирнэ. 21-ийг хасчих юм бол А3 дугаар гишүүн гарч ирнэ. За эндээс юу гэсэн үг болох гэдэг нь гэхээр голынхоо тоог 20 өрцөн нь 2-ыг үржих нь А24 гэдэг бол захын хоёрын нийлбэртэй тэнцүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл А3 дээр нэмэх нь А45 байх хэрэгтэй гэсэн үг. За эндээс А45 гэдэг бол 2-ыг үржих нь А24-өөс хасах нь А3. За А24-ийг мэдж байгаа. Би 2-оор үржүүлчихэн. Тэгэхээр за яг бичээ 2-ыг үржих нь 2-ны 1. Энэ бол А24. Хасах нь А3 гэдэг нь болохоор 5. За 1-ээс хасах нь 5 болох нь байна. Ингээд хасах 4 гэж гарч ирэх юм байна.